Монгол Улсын их хурлын 2024 оны 4-р сарын 19-ны өдрийн чуулганы нэгдсэн хурал данар айл албантроос чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэн Улаанбуудайн гурил мал амтны тэжээлийн нэмэлтийг айл албантроос чөлөөлж тоо хэмжээний болон хугацааны хязгаарлалтгүй импортлохоор эцэслэн баталсан. Хууль хэрэгжиж тухайн цаг үеийн хүндрэлтэн нөхцөл байдалд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн доктортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдлээс хамгаалах зорилгодоо хүрсэн учраас айл албан дотроос чөлөөлөх тухай хууль хүчингүй болгох тухай хуулийн төслийг улсын их хурлд өргөн барьж хэлэлцүүлсэн боловч дэмжигдээгүй. Энэ хуулийн үйлчлэл зөвхөн Улаанбуудайн гурил үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд бус хөдөө аж ахуйн салбарын суур үйлдвэрлэл болох газар тариалан, мал аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрлэл, түүнчлэн техник, тоног төхөөрөмж, уран хамгааллын бодис, бордооны ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа зэрэг хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээнд докторгүй нөхцөл байдлыг бий болгож байна. Хүнсний тухай хуулиар Монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, Улаанбуудай, гурил, ундны усыг стратегийн хүнс гэж тодорхойлон эдгээр хүнсний дотоодын үйлдвэрлэл хангамжийг доктортой байлгах, улирлын болон улсын нөөц бүрдүүлэх, импортын хамаарлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг төрөөс хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл Монгол хүний анхдагч суур хүнсний хэрэглээ нь стратегийн хүнс бөгөөд эдгээрийг дотоодын үйлдвэрлэлээр хангах чадвартай байх нь манай улсын хүнсний аюулгүй байдлын баталгаа төдийгүй үндэсний аюулгүй байдлын нэгэн чухал илэрхийлэл гэж үзэж болно. Цаашид энэхүү хуулийн үйлчлэл хугацааг үргэлжлэх нь стратегийн хүнсний үйлдвэрлэл хангамжийн тогтолцоог гажуудуулж улмаар Монгол улсын хүнсний баталгаат аюулгүй байдлын эрсдэлт эмзэг нөхцөл байдлыг нэмэгдүүлэх болно. Мөн айл албантрыг үргэлжлүүлэн чөлөөлөх Монгол улсын ерөнхийлөгч санаачилж улсын их хурлаар баталсан хүнсний хангамж аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоол Монгол улсын засгийн газрын атрын 4-р аян тариалангийн доктортой хөгжил зэрэг дунд хугацааны бодлогын хэрэгжилтэнд уялдахгүй бөгөөд хүнс хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр дүн сөргөөр нөлөөлж аж ахуй нэгж үйлдвэрлэгч малчид тариаланчдыг өрийн дарамтанд оруулах хөдөөд ажлын байрыг бууруулах хот суран шилжин ирэх хүн амын нягтрал нэмэхэд түлхэж болохоор байна. Хүнс хөдөө аж ахуйн салбарт биднээс үл хамааран байгалийн гамшиг уур амьсгалын өөрчлөлт олон улсын харилцаа эдийн засгийн эдрээтэй бөгөөд таамаглашгүй нөхцөл байдлаас олон эрсдэл учирдаг. Ковид цар тахлын сорилтууд бидэнд бие даасан доктортой, төсвөртэй, даван туулах хүч чадалтай байх сургамжийг өгсөн саяхан. Улсын хэмжээнд 2025 оны хаврын тариалалт 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 470 мянган га буюу 73.2% гүйцэтгэлтэй байгаа бөгөөд тариалтын технологи хугацаа дууссан энэ үед Улаанбуудай 264 мянган га буюу 85.3% гүйцэтгэлтэй гарч байна. Гадаад улс орны геополитикийн нөхцөл, улс төрийн хурцсан байдал, Орос улбаны улсаас баримтч буй төрийн бодлого, шийдвэрийн хүрээнд тодорхойгүй хугацаагаар Улаанбуудай малын тэжээлийн экспортыг хязгаарласан. Түүнчлэн валютын ханшийн өөрчлөлтөөр шалтгаалan импортын гурилын үн өсөх нөхцөл үүсэж байна. Иймээс хөдөө аж ахуйн салбарт үүссэн бод байдлыг үндэслэн айл албантроос чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан болно. Импортын хараат байдлаас ангижрах бодлогыг цаг ямагт хэрэгжүүлэх нь үндэсний эрх ашигыг хангах тусгаар улсын үүрэг бөгөөд цаашид импортын гурилын үн дотоодод үйлдвэрлэсэн гурилын үнээс хямд байх баталгаа байхгүй тул айл албан дотроос чөлөөлөх тухай хууль хүчингүй болох тухай хуулийн төслийг хэлсэн дэмжиж өгнө. Анхаарал тавьсан баярлалаа. За энэ хоёр сайд баярлалаа. За хуулийн төсөлд холбогдуулаад